Чингис хаан бол мөнх тэнгэрийг шүтдэг. Гэвч тэр Иесусыг шүтдэг, Аллахыг шүтдэг, Бурхныг шүтдэг, Лаозыг шүтдэг, Кунзыг шүтдэг, дээд тэнгэрийг шүтдэг хүмүүсийг юр гадуур шаарддаггүй. Тэр сүсэг шүтлгийн адлуусаа сулж шашны дан хийсэн удаа юр байхгүй. Тэрнээ Хорезмыг дайлсан нь үнэндээ эрх мэдэлт хоёр улсын хоорондох улс төрийн мөргөлдөөнөө зэвсгээр шийдвэрлсэн учир болох юм. Би Хорезмын цэргийг Амударья мөрний эрэгт байрлуулъя гэж бодож байна. Тэгсэн цагт байгалийн бартаа саатаар Чингис хааны дайралтыг тогтоон барьж чадна. Туула шиг жижиг Монгол морь Амударья мөрнийг яаж гатлах вэ гэж байна. Амударья мөрний хэдэн гол гармыг сайн хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол маш аюултай шүү. Ард олон биднийг ямар сүржин улс вэ гэж шоолж мэдэн шүү. Би 3 ахмадтай хэлсэнтэй санал нийлэхгүй байна. Монголчууд тийм ч арчаагаа алсан улс биш байх шүү. Байдраа. Тэр нэг бий биш. Чингис хааны илч чихэн мусулман Мухаммед хэлсэн юм шүү дээ. Би тэр үгэнд огт итгэхгүй байна. Чингис хааныг Талмукка нэгтгэснээс хойш ганц ч жанжин нь урваагүй гэдгээс харахад тэр хаан хүн танихтай гаргуун сайн бололтой. Мухаммед бидний толгойг эргүүлсэн чинь билүү? Хэн мэдхэвтэй. Та нараа бити маргалдаад байцгаа. Жалаладжин. Чи монголчуудтай хэрхэн байх талаар саналаа шууд хэл. Миний санаа маш товчхон. Бүх зэрэг Амударья мөрний эрэгт байршуулах саналыг би дэмжиж байна. Гэхдээ бид хамгаалах биш, Чингисийн цэргийн хүн морд алсын аян замд алжаад ядарсан тэр үед дайран орж ялах хэрэгтэй. Тэгвэл бид Чингис хааныг амьдаар нь барьчих магадгүй. Миний санахад Жалаладдин жанжны үг үнэхээр оновчтой санал байна. Султан хаан та өөрөө шийдвэ. Өөр илүү сайн санаа байхгүй гэж үү? Бүх цэргийн хүчээр Чингис хаантай тулалдах саналыг би хувьдаа эсэргүүцэж байна. Хэрвээ бид тэдэнд ялагдчихвал улс орон маань мөхөн шүү дээ. Тийм болохоор өргөн уудам нутагтаа тэднийг оруулаад дайсны хүчийг сарниулан нэг нэгээр нь цохвол таарна. Манай ард иргэд тэгээд яах болж байна вэ? Амударья мөрний дагуу хамгаалт хийсэн л үлзийтэй болно хаад. Хэдэн гармаад хамгаалцгүй болох юм биш үү? Бити маргалдаад байцгаа. Өнөөдөр энэ хүртэл хэлэлцээ зогсоё. Тэртээ тэргүй монголчууд Амударья мөрөн хүртэл жил хагас явах юм чинь. Тийм болохоор сайн арга олох хангалттай хугацаа байна. Хаанта Чулуун тангуудаас хэлчмээ авчирчээ. Хаантаа удан хатам юм. Тангуудан зэрэг хэдэн ирнэ гэж байна? Хэд ирэхгүй гэнэ. Өнөө Тангуудын ван баруун зүг тантай хамт зэрэглэн хөдлөхөд эсэргүүцэж байна. 10 гармын болохыг зөвшөөрсөн мөртөө яахаар хэлсүүгнээс нь яцдаг үү? Тангуудын ван юу гэж байх юм? Чингис хаан тийм л ижилгүй баатар юм бол өөрөө 20 дайдаар мартна гэж. Надад тэрний нэр төрөөс хаваад санаа алах гэж хэлж байна шүү. Тийм үү? Тэр намайг доромжилж байна гинэ. Хаантаа би тий бачиг. Тангуудын ван ашгийг үзээд журмыг умарцсан амтэн.
урд нь Монголтой хамтран Алтан улсыг довтолж байснаа одоо болохоор Алтан улстай сүжрээд байгаа дуу. Тийм ичхүүг амтнаас болж уурам бараад яах нь вэ? Хаантан улмал уурах болсон. Ингэж байгаад би нь муудах үү? Хаантан чамчуун бомбтай хурдан уулзах юмсан гэдэг байсан. Би хааны аман захиад бичих буулгаад ерөө хаагаар Шандун руу явуулсан юмсан. Чамчуун бомбтай уулзвал хааны дотор амгалан болох бойжаа. Бомбын шашны амар амгалан эрхэмлэх номдод хаантны сэтгэлийг засаж мэдхийг өгөөд чамд ямар нэг арга байна уу? Би үзээд алдъя. Хаан эцэг минь. Юу болов? Хаан эцэг минь. Би танаас цэргийг өдөрдөн ялалт байгуул арга ухаанаас суралцаж байна. Тухайлбал 8-та байлдахдаа хүн бүр 5 түүдэг галасааж 8-ны Таян хааны сүнсийг дайлгсан. Нахуугийн хөндөд болсон тулалдаанд ойл сүүчийн аргаар дайсны гол өвчийг дарж байсан. Бас дүрх суулгах арга гэж байна. Хонь өрөлж байгаа мэт шилдэг цэргийн хүчээр дайсны жанжин тугийг булан авдаг шүү дээ. Тэр аргаар Ехүлинд дайсны 400 мянган цэргийг даран сумэж байлаа. Харин та одоо хоризмыг эзлэхдээ чухам ямар арга хэрэглэхээр зэхэж байна да? Хар салхины арга гэж нэрлэж болох юм. Манай их цэрэг хөдлөхгүй байж гад яг хөдлөх юм бол асар хүчит шуурга мэт мянганы газрыг туулан давшин. Бүргэд шувуу агаар тайван эргэлж байсан гинт шунган дүүж ангаан шүүрэн авдаг шиг дайсныхан гарыг мохорд болно. Хаамын чи яхаараа миний зөвшөөрлгүй ийшээ ороод ирсэн байдаг үлээ. За Жилаладдины санд хариу өгөөгүй шүү дээ. Жилаладдины санал гэдэг чинь юу байлаа та? Юу вэ? Манай 400 мянган морин цэрэг, 300 мянган явган цэргийг Амударья мөрний эрг дагуу байрлуулан дайсантай нэгээгээ үдэн тулдах тухай санал байсан шүү дээ. Жилаладдинаас залуу цус шингэн хүн болохоор монголчуудыг амар хаан дээд юм шиг бодоод байгаагаас зайлшгүй. Би ядраад байна. Чи миний энэ санааг бусдаа очиж мэдэгд. Яац. Оройсмын эрхэм язгуурднуудаа Султан хааны лагшин жаахан чилээр хүү байгаа тул та бүхний өмнө гарч ирж байсангүй. Гэхдээ төлөвч нь энэ дайнд манайхан гарцаагүй ялна гэдгийг султанд айлтгсан байна. Монголчуудаас 3 дахин олон цэргийн оройдон удирдсан Султан хаан тэднийг ялна гэсэн байна. Султан өөрөө 110 мянган цэргээ удирдан өөрийн хүү Жилаладдинтай хамт Самаркандыг хамгаална. Бусад ноёд тус бүрийн цэргээ удирдан дор дорын нутаг усаа хамгааллаа. Ноён хайрхан энэ дайн танаас болж үүдэн гарсан болохоор сохилтын төрүүч танай Отраар хотод тусах нь гарцаагүй. Султан хаан Харчагааны удирдсан нэг түмэн шилдэг зэрэг өөр чинь нэмж өгөхөөр шийдсэн байна. Намайгуудаа? Эрхэм ноёд та бүхэн дор бүрнээ хичээцгээ.
эрхэм төмөр мэлэг жанжин. Тэр шунхай хайрхан монголчуудаас булааж дээрэмдсэн их эд хөнгөнөөс сохор зоолч надад хялаад гайгүй байтал би хараад хэрэг засах болдог байна уу? Энэ бол султан их дагн нарын шийд юм шүү дээ. Шээрээ султаны зарилгыг эсэргүүцэхгүй юм байгаа. Омог бардам зан ийм амархан хийсэн алга болдог гэж яахан мэдэх вүлээ. Их дагн болохоор эрх дураараа мунхаг тэнэг. Султан хаан болохоор бие тоосон урвж шарвамтгай. Хорозмос тэдний гатуудахгүй мөхөх нь байна да. Жалаладдин. Таны хорозмын ард иргэд улс орныхоо амар тайван байдлын өмнө хариуцлага хүлээгцэх аяанд ирлээ. Та чигсэг болсон юм шүү. Над шиг хэрэгэм зэрэгсэн хусагдсан хүн тайж гардах элтнээс өөр юуг захих вэ? Жалаладдин. 700 мянган зэрэг баруун яо 8-ны нутаг тавиачин Чингисийн зэрэгтэй үхгсэхээ үзэн толгодыг исэн таны сандыг эцэг чивээ хэлсэн. Заанч дуулах дургүй байна. За тачин тэр Эв хэмээх Монгол жанжнаас сүнсээ дайцад айсан шиг байна. Чингис хаан уул талыг туулан манай энд ирэхэд бүтэн жилийн зайг. Тэр болтол цаг хугацаа бүхнийг өөрчлөх юм билүү? Хэм мэдлээ. Их болтгой л гэж найдахаас. Шандун мужийн Лайжоу хотын тэнгэрийг бараалгах сүм. Чанчун бомб түйжүүжи. Хоёр элчийг удаан хүлээлгчихлээ. Чанчун бомбтон ойрын үед энд гарч чадах болов уу? Өршөөгөөрэй. Манай багш энэ газар номын мөрхөөж ертөнцийн хэргийг огоороод олон жил болж байгаа. Өөрөлд нь алтан улсын элч ядуу сүмд ирж багшд бараалах гэж чадаагүй. Хожим нь сүм улсын элч Ли Цуан мөн ирж багшийг ордондоо очин зөвлөх хийхийг ураад бүтээгүй юм да. Эрхэм бомб минь. Өчүүхэн хүмүүний үг хөнгөн гэрчээр ерөө ахай би Чингис хааны алтан гэрэгийг авч яваа юм л да. Тэр гэрэгийг авч яваа хүнд хаан эзэн заларсантай адил хүндэтгэл үзүүлдэг юм. Эрхэм бомбтон Чингис хааны эрдэнтэн мэрэгжийг их дээдэлдэг сэтгэлийг бодож надтай зөв баруун зүг морилох болов. Тэг хаваас дорж би ч гэсэн Чингис хааныхаа их даалгаврыг биелүүлсэн тооцох учиртай юм. Манай багш өөрийн морилн садаж чадахгүй учир шалтгаанаа бичсэн захиа өгүүлсэн болохоор та бүхэн санаа зовлтгүй. Ярахаа. Хоёулаа боцъё да. Бид тэр холоос ирж байхад энэ чанчун бомб бидний хүлээн авч уулдагчгүй байх шүү. Бид хаан эзэнд юу гэж айлдах вүлээ? Ярахаа, та сэтгэлээр унах юу вэ? Ганц удаагийн гуйл дээр босоод явбал тэр яахан чанчун бомб болох вүлээ? Тэгэхээр минь анжинжны санаагаар бол та даруухан өстэй удаагаар дахин нэг урилга задлага ирүүлэхтэн гэж Чингис хаан захиа бичгтэн. Харин тэр захиаг чуу мэрэгнэр бичүүлвэл дээр юмсан. Тэгж болно гэж үү? Эс тэгвэс тэр чанчун бомб биш болог. Хорезмын нутаг дэх уулын аманд Чингисийн цэрэг хүрээлэн буулаа. Хэрвээ Мухаммед 400 мянган март цэргэн Амудрын мөрний хөвөнөн байрлуулад биднийг угтан байлцсан бол бид дотроор хотын барааг чалж чаддаггүй буцах байсан. Гэтэл тэр тэгсэнгүй. 110 мянган цэргийн хүчээрэн шин нийслэл Самаркандын хамгаалж 100 мянган хүн хуучин нийслэл үргийн чиг хамгаалж байгаа гинэ. Босод цэргүүд нь газар болгон харан байрсан болохоор бид нэг нэгээр нь буцах боломжтой боллоо.
Австрал хотод одоо 30 мянган зэрэг байгаа юм байна. Гэтэл бид 200 гаруй мянган зэрэгтэйг хайрхны Австрал хотод хөл хариулаад байж болохгүй. Ийм болохоор би цэргийн 4 замд хуваагаар шийдлээ. Цагаатай өгөөдөө 2 зөв хувьдаа зэлм нарыг удирдан Австрал хот руу дайрна. Бусад 3 замын цэргүүд Сартуудын хэд орчмын бусад хотыг байдан эзлээд дараа нь шинэ нийслэл Самаркандын орчим нийлж Сартуудын гол зүрх болсон хотыг эзэлж Амаг Вардам Султан Махмудыг амьдаар нь барьж явъя. Эрдний төдийгүй орчин үеийн дайндаж гисэн цаг хугацааг амжилттай ашиглаж чадсан тал давуу эрхтэй болдог нь ойлгомжтой. Цаг хожсон тал орон зайг багасгах боломжтой байдаг. 1219 оны 9 сард дор хаяж бүтэн жил явна гэж Сартуудын тооцож байсан Чингисийн их зэрэг нэг мэдсэн Отрор хотын дор ирчихсэн байлаа. Үнэхээр Монголын зэрэг хүрээд ирлээ гэж үтэй чи андуураагүй үстэй. Морийг хараад чи мэдэн дээ. Тэд морь биш бүргэд унаад нисчирсэн байлгүй дээ. Ягараа юм хурдан хүрээд ирдэг билээ. Хотын хаалгыг сайн бэхэлсэн байж сайн бэхэлсэн. Монголчууд хотын гудамжинд ороод ирсэн юм шиг санагдаж байна шүү. Тэднийг ийм хурдан хүрээд ирнэ гэж шин санахвтэй. Яг тэнгэрээс буугаад ирсэн бид ороод ирэх гэж. $500 Монгол худалдаачдыг алсны төлөө 500 мянган дайсны зэрэг хүрээд ирдэг байна шүү. Чамаас л болж байгаа юм. Тэр чинь Монголын туршуулууд байсан юм. Тэгээд тэрнийг Чингис хаанд очиж тайлбарлавал таарна да. Цэргийн энэ удааны дайралт нь балгасыг сахиж байсан жанжин цэргийн хатуу эсрэг үзэл учирсан боловч эцэстэн ялжээ. Залгаад Чингис хааны их цэрэг тэдний 3 дугаар том балгасанд хүрч элчин хорч зэмэн дээр хоёрыг томлон балгасны хамгийн том ноёныг бууж өгүүлэхээр ятгсан байна. Үнний эзэн Амударья мөрний зүүн эрэгт нэгэн үзэгсэлэнт Бухар нэрт хот эзлэгдэн гэж зөвгнөн хэлж байсан удаатай. Урдаас таамаглан хэлж байсан их зүнчийн үг үнэн байжээ. Эрхэм боллоо. Хизээ их зүнч тийм үг айлдав. Таараа зохиочихсан биш үү? Чингис хааны их зэрэг далайн төрлөг мэт манай хотыг эзлэх гэж байгааг та харахгүй байна уу? Гэнч нь ямар мати? Чингис хаан талдвартал баатар юм байгаа үз. Харин тэдний байдааны морд манай хотын хэрвийг давах юм биш үү? Эд алтан улс баруун жаа улсын олон хот балгатыг байдан эзэлснийг битгий мартаарай. Цэргийн жанжид та нар хүчээрэн төрийн барьснаас гэмгүй номхон мусульманы тус урсах гээд байна. Үерийн усыг удаан гараар тогтоож болдоггүй. Хоёр хөл хичнээн хүчтэйч газар хөдлөлт хасны нургыг тогтоож чадахгүй гэж их зүнч хэлсэн удаатай шүү. Хотын ард иргэдээ бодоод эвийн хилэлцээр хийх нь тэнч шившигтэй хэрэг биш ээ. Гэхдээ Чишил хаан та нэгэн мэрэгэн шийд айлтгсан болов уу? Монголын элчийг оруул. Монголын элч ороорой. Эрхэм элчүүд минь. Ухуур мөчид зарим хүмүүс та нарыг зодод занжсан гэвүү. Тэдгээр энэ нь миний буруу биш гэсэн би гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Зүгээрээ эрхэм Чишил хааныг ямар хүн болохыг мэдэж авлаа. Би энэ удаа мэдэж байна. Эндэ гэж хэлэхэд манай Молла бас бичгийн мэрэгд нар минь эв найрамжийн талд санаа тавина. Яагаад гэвэл тэд сосурсахаас айж байна. Танай дэд элч Мухаммед мэдж байгаа л да. Бухар гэдэг нь манай хэлээр эрдмийн төв гэсэн утгатай үг. Ийм болохоор эрдэмтэн сайд нарын үгийг хүлээн авах учиртай. Тэгэхдээ би хотын захирагч Жанжны хувьд султааны тушаалгүйгээр бууж өгч болохгүй.
үхэлдэн хамгаалах үүрэг хүлээсэн хүн байгаа юм. Хэрвээ бид ялагдаад үхдэг юм гэхэд эдгээр эрдэмтэн сайдууд, Молла, энгийн ард иргэдийн амь насыг битгий хохироогоорой гэж гуйж угааг минь Чингис хаанд та дамжуулан хэлнэ. За, би таны үгийг Чингис хаандан ёсчлон айлтгах болно. Эргээ нэмэлт хүч гаргаж хоёр элчийг амар мэнд хотоос гаргаж өг. Тэрэ чишид хангагч аргагүй л баатар юм да. Гэлээгээд миний өдөөс тэмцвэл гар цаг үхэж таарна. Ная дарагчуд шүнжин ажиллаж өөлийн шат онсон зэрсгэн бэл гэж тушаагдсан. Маргааш өглөө ухаар хот руу дайрах болно. Тэгээ дисгээ сайн бэхтэрээ. Монголчууд Бухар хот руу дайрлаа. Чишид хаан бодгоо байдаг шүү. Бодгоо байдаг. Молла бичгийн сайдууд хотын аврын онгоодод өчгшг боллоо. Чингис хаан хотод ороод ирлээ. Одоо бид яах болж байна? Та нар жирийн иргэдийн хувьд сонсоод хурдан зугтацгаа. Та нарт хэлсэн яв да. Энд та нарын хийх зүйл байхгүй. Талай. Миний өмнөөс энэ сүс жаргатай сайн ард ёсгүй иддэг. За, ачаа хаан. Холон хата. Та жаахан гайгүй болов уу? Одоо хаантан житгэд алчихгүй. Холон хатны халамжид баярлалаа. Та яагаад балгасанд орж үдсэнгүй? Энэ балгасууд эндхийн 3 дугаар том балгасаа. Тойрж үжиж болно. Би шархтсан зэрэг тавих нь болж байна. Та тэгээд балгасанд орсонгүй нь учиртай байхаа. Тийм аа. Би дайна дараах инг тайван өснөл хөвдлийг хөсөмжилнэ. Хятад чөлөвсөн харсалт байдлыг харах дурггүй. Эчих тэнгэр минь энэ бүхний жогсооч хайрлаа. Мен 2020 оны 2 дугаар сард Монголын зэрэг Адраар хот руу 13 удаа ган дайрлаа.
хаан юу болов? Монголын зэрэг хой таалгаар давтлагын орж ирлээ. Хараач хаан айцэг султааны тулсан жил зэрэг гитээсч байх хэрэгтэй. Хараач хаан өчигдөр сэргийг аваад бүсэлтийг сэлэх гэж байгаад монголчуудад баригдсан. Муухай бэлтгэрийгтэй. Одоохон цэргүүдээ гол бэлтгэл рүү ухраа. За. Орто бэлтгэрээ. Монголчууд гол бэлтгэл рүү дайрч байна. Эднийг хурдан тогтоох хэрэгтэй. Яасан ч наашаа гаргаж болохгүй шүү. Тогтооход хэрэгтэй шүү. Юу болов? Монголчууд ардтаар ороод ирлээ. Хайрхныг харав. Зэлбэ, чи тэр талаар нь тос. Хамтарч болохгүй шүү. Явцгаая. Чингис хаанд айлтгий. Манай чирэг бүх болгосон ээжилжээ. Өнөө хэргийн эдний яв. Альчгсан. Оохой. Болж ийн. Чуцаагаадын хоёр тал өргөдөөсөн тэр хавдаг амтны одоохон дарж авч иргэ. Би тэрнийг өөрөө шийдэх нь. За. Хөвлөө. Хэдий хүн өгч чаргацсан юм? 5,000. хаантаа. Мянган Елэяха хоёр Шандунгийн лайжуугаас бачим удаагаар нэг жагтал ирүүлжээ. Чангчун бомб зөвшөөрчих боо. Үгүй. Урилгыг төвчж. Иркүүл байхдаа. Дэлхийг эрхшээхэд дайм байдан гарамга Дайчин Баатар болоод өн олон уран дарахад байвал болчихно. Юунэхэн бичигдэн гэтэл бомбыг жалаад нэгч хэрэггүй. Харин уу? Тоoko байна уу? Тийм бол маргааш үүлэн шатаар авирж бөхөлтийг өгдөж үж. Өрөөгөө хэлэх юм бол одоо чи энэ урчуудын хэр вийдэл гарчихгүй. Сувата таньжаа. Та арай тийм бядуу хүн биш ээ. Энэ дайнд урчууд хэрэгтэй гэдгийг мэдэж байна. Гэтэл улсыг засахад бас урчууд хэрэгтэй ш. Эртээ саваад анги төрийн эмхлэн жассан эрдэмтэд жүнд. Бензул нэг нь Нармай улсыг эмхлэн жасах байдлаар надаас сондон хэн баймаа гэж тэргэлсэн. Гурван улсын үед Жуугалийн улалжин бүрхэлсэн гараагүйгээр улсын үлийг тогтоосон. Энийг та мэдхгүй байхаа. Чиний тэр мөнцгтөл Жуугалийн чинь би танихгүй. Би чамайг тань. Чи ямар вэ? Хаантан мэднэ. Урд сахалт Монголд нянгаад орны иргэдийн амаржуулан гайл хурааж хатан голоос умаршихи арилжаа худалдаа тариалгыг сэргээх сануулгад дурдсанаас жилийн гайлийн орлого нь дунд нийслэлд айлаад олсон бүх олжоос давжээ. Үнэн үү? Тийм бол урд сахалт чинь бидэндээ хүрчихнэ. Тэр мөн өртгөр бомбыг жалаад юу хийх юм? Тэр өртгөр бомб чинь над багшилдаг байхгүй юу? Урд сахалтаа чи одоохон нэг жаргалын мичиг туурваад улаан ортогоор Шандун түргэлгээ. Үг яриагаан үнэн чичээнгүй байлгаа. Тэрнийг заавал жалж дэлхийд дахны засах ухааны жалгая. За, би сөнөрвч.
Чингис хааны зар бичгийг балгасанд харж оруулаа. Тэд бууж өгвөл Чингис хаан тэднийг өршөөж өнөрнө. За. Мөн ч сайн бэхэлжээ. Балгасын сахижгаа жанжин өндөр гавья үлэмж зүтгэлтэй хүн бэ. Байлдаа лав шөрүүн явагдах байх. Хаантан биднийг 2 сарын дараа шинэ нээсэлд хурч их чирэгтэй нийлэг жарлагдсан. Хараа маань чөдөж ачигсан. Энэ балгасыг жилхэн алав. Ирхэм үнэ жанжаа. Жанжаа. Чохоо. Аснаг балгасан алдачихлаа. Манай ялгуугсан тэд Адраар Бухар хоёрыг ч гэсэн монголчуудад л ч гэсэн. Манай хотууд нэг нэгээрээ хүний хоол болоод байдаг нь юу болж байгаа юм? Бид тус бүрдээ хотоос хамгаална гэдэг маань буруу бодлого байжээ. Бид тэргийн хүчээ нэгтгэж тэдэнтэй хамаг хүчээрээ тулдах ёстой байсан. Хэрвээ нэгийг үзэл ялагчгүй яах болж байна? Ялагчгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ? Аава. Дугаарай. Одоо бид Аллахын авралд найдахаас өөр аргагүй болоод байна. Одоо Чингис хааныг яасан ч Самарканд хотод оруулж болохгүй. Хотын хамгаалалт ямар байгааг очиж шалгая.
Султан хаан босгоо. Султан минь Самарканд бол хамгаас том газар нутагтай баян чинэлэг аргагүй хорвоогийн диваажин болсон газар. Үний оршин диваажин гэж байдаг бол ер нь яахын аргагүй Самарканд мөнгөж нэгэн Перс яруу нэрч хэлсэн байдаг. Тэрнийг Балихэтэй зүрлэх юм бол тэнгэр газар шиг. Тэгэхээр энэ диваажин маань дайны талбар болох гэж байдаг. Бидгээр там болон хувиасаа билээ. Би ч гэсэн Аллах Тэнгэрийн орноо залрах юм биш байгаа. Үгүй Султан минь. Манай хотыг хамгаалагч зэрэг олон хүнсний хангалттай нөөцтэй болохоор Монголын их тэргийг ялгатаад явна. Аава, миний сандыг одоо хүлээн авахд нэг их орой төгөө шүү дээ. Чи дахиад л өнөөдөр яриад эхэллээ. Монголчуудын надад учруулсан балаг Багдад байна уу? Аава, бид тэрэг Амударья мөрний хөвөнд байрлуулад энгийн ардыг энэ тулаанд оруулбал Чингис хааныг ялна шүү дээ. Дахиад л шийдвэрлэх тулалдаан гэж шүү. Чингис хаан бидний хотоос гарч тулалдаасаа гэж хичнээн их хүсч байгаа бол доо. Монголын морь цэргийн гайхамшиг алдар суугаа дуурсгаад байна. Ард түмнийг энэ дайнд дайшна гэдэг үүрч утгагүй хэрэг. Бид тэднээс 3 жилийн албан татвар авсан болохоор тэд бослог гаргахад хариугүй бэлэн болцоход байна. Үгүй. Чингис хаан ч гэсэн жирийн номхон иргэдэг устгаж дадын ариун түмийг бударлаж ардын хилэн төрүүлж байгаа хүн. Хэрвээ хаан эцэг та их тэргээ удирдан нёгийг үзвэл бид дэлхийг байлдан дагуулагч гэсэн их алдрaan дуусгаж болох шүү. Энэ радийн хэлдэг үнэн шүү. Манай их тэрэг ядгуулсан алдрaan дуусгаж ирсэн түүхтэй. Гэвч Аллах биднээс нүрээ буруулаад байна шүү дээ. Гай болсон жаахан арилтад дайсны хүчийг сулруулан дор бүрний хотоо хамгаалан сууж байв зохино. Хүчийг сулруулна гэв. Чингис хааны тэрэг анх манай нутагт 200 мянган хүнтэй орж ирсэн бол одоо 300 мянга болчиход байна шүү дээ. Мөхс би их хэргийг үүсгэсэн цагаас эхлэн алд биеийн альжаалыг мортон ахуй төрийн үйл хэргийн төлөө зүсгсээр явна. Гэвч Жанзия мэрэгэн сайд Жүүгөө Ляммитийн уфаантан сайдуудтай тэнцвэрсэн өнөө хэр олдохгүй харамсалтай. Чанчин бомбата Дэгёсыг чанд сахиж үзэл дуулсан ном эрдэм нэн хэтийдсэн аргагүй эртний мэрэгжийн тултай хүн атлаа ертөнцийн хэргийг огоорч ариун номын явдлыг хөөсөн хүн гэж дууллаа. Би баруун зүгийг дайж явахдаа Ивахш таныг чангун дэх хуучин сүмдээ сууж байгааг мэдээд уулзан учрахыг ихэд хүссэн жилнэм. Гагц уул усаар зааглагдан уулзан учирч чадахгүй харамснам. Мөхс би өөрийн итгэмжтэй юлөө ахаагаар хөнгөн хөсөг дэрэг бэлдүүлж таныг ахуулахаар явууллаа. Багштан та түмэн дээр мянган газрын уртаас халширлаггүй ардыг амарж хариун үйлийг сэтгэлдээ сүстэн бидний байгаа газар хөрдсөн ирж амнаасаа алтмит ганц унгаавал туйлаас их баярлах болно. Инх хаваас дэлхий дахны засахын хүйсэд нэмэр болж олон ардын зол буян болохгүй за. Үүний тулд урилга үчгийг хөргүүлв. Чингис хаан хөгшин өвгөнийг хэт магтжээ. Би яхан Жанзия болоод мэрэгэн сайд Жүүгөө Ляны энд хүрхүүлээ. Тийм болохоор дэлхий дахныг засалцах их сайдын хэрэгэм зэрэг хөдөө хөвгөн миний хувьд анхдсан асуудал мөн. Чувагша их хүн та санаагүй завина. Чингис хаан болвол өнөө цагт хаан эзний их хэргийг бүтээж дэлхий дахныг нэгтгэн захирч чадах хувьтай төрсэн морин дэл дээрх тэнгэрийн хөвгөн мөн. Захаанда ардыг амарж ахуй төрийн их үеийн төлөө албын альжаалыг умартан зүтгэж байгаа гэсний дуулаа өстэй. Дэлхий дахны олон ардын сайн сайхны төлөө би Чингис хаантай очиж уулзахад бэлэн байна. Хормын төдийд хэдэн түмэн хүний үхэх асуудлыг шийдэж чадах тэр их хүнд би юугаа хэлдэг үлээ хэмээн бодож хэлсэн. Эхэн бомбод баярлаа. Найрны 1220 оны 5 сард залан нас хол давсан Чанчин бомб Чингис хааны урилгаар Сартул улсыг зорилоо. Энэ үед Чингисийн 4 замын их зэрэг Самарканд хотын ойролцоо сугларчээ. Эцсийн шийдвэрлэх тул дан хэлэхэд бэлэн боллоо. Чингис хааны амрыг Ухайста асар гообайвнар Огцамтан Самаркандын орчим ирсэн та нарын гав яг дэд зэргээр хөхүүлэн шаагнах болно. Үгүй хаантаа.
Бид хоёр танаас шийтгэл амсах байх гэж айж байна. Та хоёр ямар ял хийсэн улсов? Ужаан хотыг эзлэхэд 4,000 цэрэг эрсдлээ. Энэ гэдэг ямар та хоёрын буруу биш дээ. Босцоо. Хатаа цагаатай өгөөдөө зэлэм ноёнт нар хайрхныг аваад ирсэн гадаа хүлээж байна. Ороо. Мэдлээ. Цагаатай өгөөдөө зэлэм ноёнт нар ороорой. Хаан эцгийн амрыг айлтгая. Амар Одроор хотыг эзлэхдээ хичнээн сэргэн алдав. Бараг 5,000 хүн баха. Хаантаа 1000-ыг ялахын тулд 800 цэрэг алдах юм байдаг шүү дээ. Отроор хотын 30,000 цэрэгийг устгахын тулд манай 5,000 хүн ирсэн гэдэг байж болох юм шүү. Тийм болохоор та цагаатай вантан зэмлэх хэрэггүй. Би 200,000 монгол эрсийг 3 голын сав газраас эхнэр хүүхэд ээж аваас нь салган авч гарсан. Гэтэл энэ дан ихлээд хэтэн соргож байхад ийм гарц амсгч үжид. Энэ үнэс хойш бууж өгсөн хотын иргэдээс ганц хүн авч болохгүй гэсэн зарлиг буулга. Харин эсэргүүцэл үзүүлсэн хотын иргэдээс ганцын зүйлдэлгүй хороо. Чингис хаан миний өдөөс хэн ирсэн босхийг үзье дээ. Энэ дайныг өдөөгч түмэнтэй өгч байвал тарсан тэр хайрхан тэрний туслагч Харач хаан нар хаана байна? Муу жандалчин болоод тэрнээс сүлбөөтэй одоо хаа байна вэ? Ah